хүчээс биш оруулж ирж байгаа ерөнхий сайд болон за шаардлагатай үйлдвэрийн байгуулалтын байнгын оргоноос асуумаар байгаамаа. Өмнө энэ ардчилсан намынхан маань завсарлага авъя гэсэн 30 минутын завсарлага өгье гэд. Тэгээ хуулиа тайлбарлахдаа юу гэж тайлбарлаж ирсэн бэ гэхээр засгийн газрын бүрэлдэхүүнийг ерөнхийлөгчдөө нэгэн яралтай зөвшөлдсөж 20 хоногийн дотор ч байна тодорхой хугацаанд бүгдийг батлуулахгүй бол хууль зөрчгөөд байгаа гэж. Гэтэл одоо энэ бүгдээрээ биш. Миний ойлгож байгаагаар бол 16 сайдаас 11 нь байна орж ирээд 4 нь үлдчих шиг боллоо л доо. Тэгэхээр би энийг яагаад ийм үйлдэл хийвэ гэдгийг нэгдүгээр асуумаар байна. Өөрөөр хэлэх юм бол одоо энэ маань өөрөө засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай гэж ярьдаг. Бүрэлдэхүүнийг ингээ бөөнөр нь шийдэх ёстой. Нэр дэвшигч хүн тус бүрээр гэж яхад одоо хүн тус бүрээр гэдэг дотор тэр үлдсэн хүмүүсийг юу гэж ойлгох юм бэ? Хуулийн хугацаа хэтэрсэн энэ үйлдэл чи өөрөө Монгол улсын үндсэн хуулийг зөрчих үйлдэл болох юм биш үү гэж би үзээд байгаамаа. Түрүүн би байнгын орон дээр нэр дэвшигчид хандаж нэг зүйл хэлэхэд ажлаа авангуудаа тэр энэ одоо энэ байгалийн гамшигын асуудал дээр нэлээд сайн анхаараарэ. Ялангуяа үйлчлэлтийн асуудал одоо нэлээд хүндрээд байгаа шүү. Хүндрэх магадaltaй шүү. Миний ойлгож байгаагаар бол зүүн чиглэлийн доронтод гандуу байгаа гэж би дуулсан. Дээрээс нь ус үерийн аюул нэлээд хүнд байгаа. Ялангуяа баян үлгий дээр хамгийн түрүүнд нийт яралтай анхаарах шаардлагатай байгаа шүү гэдэг саналаа хэлсэн. Тэгээд тэр саналыг бас дахин анхаараарай гэж хүсэж байна. Тэгээд би ерөнхий сайдаас хариулт хүсэж байна. Баярлалаа. За ерөнхий сайд хариулъя. За тэгэхээр миний үе одоо ажиллаа авснаас хойш та бүхэн маань бүгдээрээ мэдж байгаа. Монгол улсын маань одоо үндэсний их баяр наадам болсон нэгдүгээр, хоёрдугаарт Аз Европын одоо дэд хэмжээний уулзалт болсон. За энэтэй холбогдуулаад бол бүх нийтийн одоо амралтыг нэлээд урт хугацаанд одоо үргэлжилсэн байж байгаа. Сая өнгөрсөн 7 хоногийн одоо нэгд өдрөөс эхлүүлж л одоо ажлын өдөр маань эхэлсэн. Тэгээ энэ цөөхөн хоног дотор багтааж бас засгийн газрынхаа бүтцийг батлуулах одоо бүрэлдэхүүнээ батлуулах гэх мэтлэн энэ үйл ажиллагаанууд маань өөрөө бүгд бас Монгол улсын ерөнхийлөгчтэй зөвшөөрч шийддэг. Нэгдүгээр, хоёрдугаарт бас авилгатай тэмцэх газраас урьдчилсан одоо мэдүүлгийн хүрээнд одоо дүгнэлт авах ёстой гэх мэтлэн ийм олон одоо шаардлагууд бол хуулинд тусгагдсан байж байгаа. Энэ шаардлага болгоныг бас энэ богино хугацаанд хийж хэрэгжүүлж амжуулах талаар бол нэлээд одоо хичээл чармаалт гаргаж ажилласан. За өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгчтэй зөвшөөрөлтсөн өчигдөр бол одоо засгийн газрын бүтэц батлагдсан гэдгийг та бүхэн маань бүгдөө мэдж байгаа. Батлагдсан бүтэцийн хүрээнд өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгчтэй зөвшөөрөлцөж 11 цагт бид хариугаа аваад авилгалтай тэмцэх газарт бол одоо нэр дэвшигчдийн материалыг хургуулсан. Энэ хургуулсан материалын хүрээнд бол бас 11 одоо нэр дэвшигч маань нэр дэвшиж одоо нэвчхийн бололцоо бол бүрдсэн байгаамаа. Ер нь бид цаашдаа бас энэ хуулинд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бол байгаа юм байлээ. Яагаад гэхээр ерөнхий сайд томилогдсноос хойш бол 14 хоногийн дотор бүтэц бүрэлдэхүүнээ өргөн барих ёстой гэж байдаг боловч эргээд одоо авилгалтай тэмцэх газар тэр одоо нэр дэвшигч нартай холбоотой асуудлыг 10 хоногийн дотор хугацаанд одоо саналаа дүгнэлтэд боловсруулж гаргаж өгнө гэсэн бас ийм хуулийн заалтууд. Эдгээр хуулиуд маань бас хоорондоо нэлээд зөрчилтэй байгаа учраас энэ байдал ч гэсэн бас өмнөх засгийн газрын үед байгуулагдаж байгаад бүх одоо намууд хамтарч засгийн газар байгуулж байгаад мөн л одоо шударгаас эвслийн зүгээс сайдуудаа бас нэр дэвшүүлээгүйгээс шалтгаалж бас л ийм нөхцөл байдал бол үүсэж ирсэн. Тэгэхээр цаашдаа бол бас одоогийн их хурл бол энэ амьдралд нийцэхгүй байгаа одоо олон хуулиудыг бол засаж өөрчлөх юм зайлшгүй шаардлага бол уран гарч байна гэдгийг бас хэлхийг хүсэж байна. За баян үлгийтэй холбоотой асуудал дээр бол энэ яг одоо энэ байгалийн гамшиг болсон тэр даруйд нь бол онцгой байдлын ерөнхий газраас ажлын хэсэг бол гаргаж баян үлгийд газар дээр нь очиж ажилласан байж байгаа. За энэ ажилласан хүрээндээ бол гарсан дүгнэлтэн дээр үндэслээд 370 одоо сая төгрөгийн тусламж дэмжлэгийг бол баян үлгээ рүү явуулсан. Өнөөдөр бас тэр хохирсон иргэдэд бол энэ тусламж дэмжлэг хүрчээд байж байгаа гэдгийг бас танд уламжлая. За